Илэгдэж хуучирсан эртний барилга манад маш их бий. Эдгээр барилгууд бараг эзгүрч дан түрээсээ оршин суугчтай болсон. Эхнээсээ нураагаа шинэ барилга барих асуудал ч яригдж эхэлсэн. Тиймдээ ч уг барилгууд бараг хаягдаж хоцрогдсон гэж хэлж болно. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 64 дугаар арь юм. Уг байрны бохирын шугам задраад олон жил болж байгаа юм байна. Цоорсон бохирын шугамыг бүгддэг хэдий ч эргээд маш хурдан цоордог байна. 64 дугаар арьны ойр орчим зундаа өмхийн үнэрт дарагдаж өвөлдөө мөсөөр хучигддаг. Оршин суугчтай энэ талаар гомдол гаргаж зөндөө явдагч өнөөдрийг хүртэл дөрвтэй арга хэмжээ аваагүй байна. Сууц өмчлөгчдийн холбооноос нь тайлбарлахдаа нэг давхуртай хоолны газруудтай учир бохирын шугам нь бөглөрч задарч байна гэдэг тайлбар өгдөг байна. Сүүлдээ сөөхөөс нь уцаач авахаа олжээ. Уг байранд хүн битгий чөтгөр тогтоход хэцүү болсон гэдгийг оршин суугчид нь хэлж байна. Манай телевизэд иргэдээс ирсэн гомдлын дагуу бид Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 64 дугаар байран дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэ байрны бохирын шугам нь задарсан учраас өглөө оройдоо иргэдийг гарах үед өтгөн нь цувах бүр ил ингээ болцсон байт юм байна. Тэгэхээр одоогоор бол цэвэрлсэн байна. Гэхдээ өнрийн хувьд бол маш аимшигтай байна. Тэгэхээр энэ талаас бас иргэдээсээ яг юуны учраас ийм болсон талаар нь бас асууя. Харин чи бүр айгүй удаж байна. Би одоо энэ байранд баг хуучин нөгөө 64 айл гэсэн үртлээ те. Одоо яг жинхэнэ суугч 13 айл амьдэрдгийн заяа. Хамгийн хүнд байдаг зин. Одоо өгчдөр гэхэд л одоо энэ дол өнгөрдөг дол тэр чигээрээ бүтв. Тэгээ энийг энэ хоёр гуанцаг гэж ойлгоод идэг байхгүй манайд. Тэгэхээр гуанц суугч гэдэг айлын мэдхгүй. Сөөхийн хувьд бол тэгээд хилээл идэв. Энэ айлуудын гол нь хамгийн гол нь энд байгаа улс сэтгэлгүй л байгаа байхгүй. Бүр өтгөн бүгд ерөөс. Одоо энэ талаараас хаанч очихоо ч мэддэггүй шүү дээ. Энэ манай дээдлийн авгаа бит хоёр л уцтана. Одоо сүлдээ уцсаж авдгүй сөөх авах бол тэрөөсөө л ингээд өтгөн чин зүгээр өстэй. Тэр чигээр бүндэгээд ингээд хүн гიშгээд ороод гიშгэж гараад зү. Ямар хэцүү гэж. Энэ талаар би болохоор энэ хоолны газруудыг л буруутгах гэдэг шүү дээ. Одоо голын манай доотлын нэг номерын доотлын нэг хаалга шүү дээ. Одоо энэ хоёрыг чинь нөгөө нэг юунаас хаасан байхгүй хэдэн жилийн өмнө. Тэгэд эднийх бол гагнаад бүр ингээд ясаац. Энэ тлийн айл бол хэцээч хаалгаа онгорхоо. Тэгээ одоо яадаг гэж ингээл дээшиг ингээ хөргөдөөл нөх хиншээ утаа хуушуурхаа өнөрийг гаргачихна. За энэ талаас цонхоор гаргана. Амьдрахад амар хэцүү. Тэгээ өвөг авахгүй, хэл авахгүй. Тэгээл хямтаас ирээл хаачна. Яадаг юм бэ? Хоёр нь бол онгоо. Энд чи яг хүн амьдрдаг хоолоо болохоос биш нийтийн хоолын туслалтай байдаг л өргөн нарийн бүдүүнээр. Тэг чи хоёрын гоанц зэрэгцсэн байхаар энэ улс чинь тос задлдаг юм хийдгүү. Тэгэл нөгөө тосонтой өтгөлдөөл. Тэгэл энэ худаг модгч юмстай. За өвөл бол тэр чигээрээ ч мөсөг готог. Бүх худагнууд бүгд байна. Угаасаа байнга л задарч сөөхтөл хэлэрч бас өөр юм болох байхгүй юм чи. Сан гэсэн юм уус энэ байранд байдгүй юм л юм нэг уус зориултаар ир цастаг сангийн газар гэж байхгүй. Хариуцсан газар гэж юусэн байхгүй. Тэгэл байсгийг л задардаг шүү дээ. Доотлын гуанснууд айгүй олон болохоор бүгд юм яа. Тэгээ сөөх тийм л хариулдаг гэдэг шүү дээ. Тэгээ бөө хэрүүл оруулж ил цасан шүү. Зөндөө удаж штэ энэ чин дулаархаар гэж задарчдаг байхгүй гэсэн. Өвөлч гэсэн хүмүүс ус гож хүмүүс болчихсон шүү. Хуучны дөрөв давхар шар байрнуудыг хийн хүнгүй андахгүй. Цагтаа хотыг чимсэн барилгуудын нэг байсан. Одоо бол орхигдож хоцорсон балгас болжээ. Эдгээр байрнууд байршил сайтай учир үйлчилгээ эрхлэх хүсэлтэд эрхэлдэг хүмүүс олон. Үүн дундаа түргэн хоолны газрууд ихээр байгуулагдсан байдаг. Орон сууцны нэг давхарт хоолны газрууд ихээр байгуулагдах нь гарах сөрөг үр дагаварч ихтэй байдаг. Адаглаад дуу чимээ хөл хөдөлгөөнөөс эхлээд шугам сүлжээнч асуудал тулгардаг байна. Жишээлбэл хоол хийсэн тос хоолны үлдэгдэл зэрэгээ шууд 0 руугаа урсгаснаар бөглөрөх бохирын шугам нь задрах эрсдэлтэй. Тосоо задлах бодис хийдэг газар байхад хийдэггүй олон газар байдаг байна. Энэ жишээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 64 дугаар байран дээр харагдаж байна. Амьдрах аргагүй болсон шалтгаанаа оршин суугчтай сууц өмчлөгчдийн холбоо нь ажиллаа хийдэггүй мөн нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг хоолны газартайгаа холбож тайлбарлаж байна. Оршин суугчдын хувьд гомдол гаргаад явдаг хэдий ч тоож авч хилцэх хүн байдаггүй байна. Ийм орчинд амьдарч ажиллаж байгаа иргэдийн эрүүл мэндэд ч олон сөрөг үр дагавар гарна. Ийм хуучны барилгууд дээр анхаарахгүй бол удахгүй балгас болох нь байна.